За дагсан 2 хуулийн дээр нэг нь бол бүрэн дэмжиж байна. Тэр төсвийн өрөө баталснаас хойш 3 сараас доошгүй хугацаанд тодтол хийж болохгүй гэдэг бол амьдрал дээр үнээр болохгүй байдаг. Тодтол гэдэг чинь өөрөө нөө тодорхойгүй байдлаас үүсдэг шүү дээ. Гэтэл тэрийг нь 3 сарын дотор тодорхойгүй байдал үүсч болохгүй гэд ингээд заачаар амьдрал дээр үнээр болохгүй байна. За энийг бол ингээд дэмжинэ. Хоёртон дээр нэгэр сайдаа тэр нөөтийн нөө багцуулаа татаж авсаа. За тэгтээ арай энэ дэр чинь өмнө хуулиа өргөн барихад таажсан ажлыг хийж исэн. зөв миний бодлоор ингэжгүй явдаа гэж санаал гисэн. Бодлогоо хамгаалж үлдээд хэрэгж хугацааг нь хойшлуулж болох байсан байхгүй. Бүр 30 он хүртэл хэрэгж хугацааг нь хойшлуулж болно шүү дээ. Энд чинь өөрөө маш их хилцүүлэг хийсэн. Олон нийтийн дунд маш их хүлээлт үүссэн ийм асуудал байхгүй юу? Тэгэд эн чинь өөрөө суур нөгөө 10% бол хөндөөгүй шүү. Та түрүү 15 болох гэжсэн гэж яриад байх юм. Үгүй 10 бол хэвээрэл байгаа. Буцаа олголтын 20%-ийг 50% болгож байгаа асуудал байхгүй юу? Орлоготой нь уялдуулж шатараатай прогрессив OECD-ийн бүх орнууд энэ рүүгээ шилжиж байгаа. Тэгэхээр татварын энэ яг энэ суур реформын ийм шинжтэй бодлогоо хадгалж үлдээд хугацааг нь хойшлуулж гэхээр одоо өнгөрсөн үү? Тэгэхээр уг нь бодлогоо одоо бид нар чинь энэ 4 жил дотор одоо засгийн газар солигдсон ч гэсэн уг нь мөрөө хөдөлгөөн дотор чинь ч гэсэн байгаа асуудал бодлогоо хамгаалж үлдээд тэгээ энийг уг нь ярихантай ингээд байж бол уг нь зүгээр байсан юм. За энийг та яг юу гэж үзэж байна? Яг татварын бодлогын хувьд танд одоо эргээ таалагдахгүй болцсон уу? Бодлогоосоо татгалзчихж байгаа юм уу? Та ганцхан орлого талаас нь тайлбарлаад байх юм. За энэ жилийн орлогыг бол ойлгож байна. Тэрийг бол одоо зөвшөөрж байна. Энэ жилдээ бол болохгүй, эргэж болохгүй бас юм бодногсдол үүсэж байгаа. Гэхдээ бодлого яах юм бэ? За нэгт хоёрт тэр нөө 45-ыг уг нь 50 болохгүй. Эдийн засгийн хөгжлийн яам бол одоо за сангийн яамыг бол ойлгож болно. За энийг жоо нэмээд өгөөч гэж байгаа бох. Харин эдийн засгийн хөгжлийн яам бол энийг 45 дотор бүр 40 рүү зүтгүүлж явах ёстой ийм яам шүү дээ. Макро бодлого талаас нь бол одоо энэ өнгөрсөн Наранбаатарга энийг зарчмын зөвлөлтөөр санал гаргаад хэвээр нь үлдээ 45 гэж. Одоо зарчмын зөвлөлтөөр санал гаргаж болохгүй юу? Тийм бол болох хуулиараа 2 үсэн үү? Гэхдээ энэ нөгөө 45 50 ч нь өөрөө хаана хэрэглэгддэг вэ гэхээр яг гадны хөрөнгө оруулагч нартай уулзахад энэ гадаад зээл өртөө холбоотой эрсдлийн асуудлаа тайлбарлахад за нөгөө бондондоо явахад өөрийн зохицуултаа хийхэд хамгийн түрүүнд нэгдэх асуулт ч одоо яг энэ болж ирэх байхгүй. Тэгэхээр уг нь энийг яг 45-г дунд хугацааныхаа 2 3 За курсат 45 дээр тантай санал нэг байгаа юм. Сангийн яам маань тооцоол хийгээд 45-да хүрэхгүй давчаад байна гэдэг асуудал яригадаад байгаа байхгүй. За тэгэхээр энэ одоо чим сүрэн дарга, дэгийн дарга нар яг энэ татварын ачаалттай холбоотой, нөөтийн ачаалттай ямар их үүсвэр яа дутаад яг бодит байдлаа хэлээд. Зохицуулт ийм байна. Одоо аль сонголтоо одоо байнгаараа хийн штэ. Ийм учиртай шалтгааны сайхан тайлбарлаад гадаад зээлийн ашиглалтын 45% дээр тайлбарлаад нөөтийн буцаан олголтын дээр их усрын дутх орлого нь ямар зардалтай хаана яаж нөлөөлөх гээд байна гэдэг талаас нэг сайхан мэдээлэл өгöd. Хэдэн номер? 9 номер. За 9 номер хариулт. Сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дараа тулгаа чухлан гишүүний асуултанд хариулъя. Энэ хүрэн дээр байгаа бол угаасаа энэ хязгаарын асуудал гэдгийг бол өмнөөс тайлбарсан байгаа. Тэгээд яг энийг 45-ыг яагаад 50 болгож байгаа шалтгаан нь газрын тус болон эрдэм бүрэнгийн зээлийн хэрэгжилт яг одоо гэрэн дээр заасан хуваарийн дагуу ашиглалт орохлоор одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хуваар энэ 45%-аас хэтэрчээд байгаа юм л асуудал байна. Тэгэхээр бид бол засгийн газар бол жил болгон хувийн хвшилтэд зориулж 1 тэрбум орчны баталгаа гаргах энэ орон зайгаа авч үлдэж байгаа асуудал байгаа. Хэрвээ энийг 45 руу болгоод энэ газрын цусны эрдэм бүрэнгийн ашиглалт гараад явна гэхэлэр засгийн газар 27, 28, 29 онууд дээр хувийн хвшилтэд зориулж засгийн газрын баталгаа гаргах боломжгүй ийм орон зайг болчихлоо гэсэн юм л асуудал байна. За татвар 8 номер.
Сангийн яам татврын бодлон газар чимэд зөрөө. За түрүүн инквайри сайд бас хэлсэн. Ер нь бол нөөтийн урамшуулалтын буцаа олголтыг одоо олгох юм бол 1.6-аас 1.8 их найдын одоо санхүүжилт бол шаардлагатай болно. Ер нь бол энэ нөөтийн буцаа олголтыг бол энэ цаг үед одоо шууд хэрэглэх нь бол бас оновчтой биш байна. Одоогийн нийгмийн эдийн засгийн ийм одоо инфляцтай докторгүй байгаа үед бол иргэн одоо аж ахуйн нэгжийн одоо татварын ачааллыг бууруулах, иргэнийхэн одоо орлогыг өөрт нь үлдээх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь бол зөв юм байна гэд засгийн газар бол татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой цөөн тооны заалттай нэмэлт өөрчлөлтийг бол өргөн барьж байгаамаа. Тэгэхээр энд бол нөөтийн харамшууллын буцаа олголтоо хийж одоо инфляцийг бол өдөөхөөс илүү за хувийн орлогын албан татвар дээр тодорхой тийм хөнгөлөлтийг үзүүлэх юм бол яг энэ цаг үедээ иргэндээ бол чиглэсэн татварын бодлогын арга хэмжээ болох юм аа гэж үздэг. За инквайри сайд хариулъя. За хулан гишүүнээ гаргаж байгаа санал их зөв. Энэ бодлогын арга хэмжээ буюу нөөтийнхөө энэ бодлогоо хадгалаад үлдэх хэрэг болцоотой бол байнгын орон дарга энэ хуулийг буцаагаад байнгын орон төвшин дахин одоо өгөөцөн боловсруулъя гэж чинь янзлая гэдэг. Тэр хүрээнд үүсэх хугацааг нэг 5 жилээр хойш нь тавиад нэг үзүүл яасан юм бэ л гэдэг. Ядахтаа энэ 3 жилээс нь мултлаад 33 оноос дахин одоо энэ асуудал хөндөгдөн гэсэн юм бодлогоо хадгалж үлдэх нь бас их чухал. Нэг нь баталсан нөгөө хууль байгаа болохоор бодлогоо хадгалах нь их зөв учирт одоо зүгээр байж. Тэн дээр бас санал нэг байгаа даа. За чухлан гишүүн тодруулъя. За тулгаа дарга таны хэлсэн тоонд одоо би арай илүү итгэе. Түрүүнд уг нь хэлцийн дарга чинь хэлэхдээ энэ хоёр зээл дээр нэмж ашиглах нь 3-аас 4 тэрбум их найд дотор багтана гэсэн шүү дээ. Тэгэхээр чинь би асуудаг байхгүй. Тэгэхээр 45 дараа багтах юм байна гэд. Одоо гүйцэтгэл чинь 38 9-тэй байгаа. Тэгээ 45 гэдэг чинь 5% нөөц байгаа. Дахиад 5%-аар нэмээд ингээд 50 болгочоор чинь дотоодын нөөц чинь 112 болцсон үед нэмэлт та нар ямар орон зай авч яах вэ гэхээр чинь 11 12 их найдын орон зай авч шүү дээ. 11 12 харин тийм. Тэгэхээр наа чинь айгүй том орон зай авчаад энийгээ дараа нь таанад хөрөнгө оруулагч нартай яаж тайлбарлах юм бэ гэдгийг чинь би уг нь туслах гээд байгаа санаа юм. Тэгээ та нар энийг зөв талаас нь харж ойлгоорой. За ийм байна. Хин жимнээ дарга орлоготой ч ууж тайлбарлахаар бол ойлгож байна. Энэ жил бол одоо ойлгож байна. Энэ жил бол үнэхээр энэ дийлэхгүй байна. Харин яг нөө бодлогын хувьд нөө прогрессив энэ нөөтрүүгээ хүн хувийн орлогын татварлуугаа ч нөөтрүүгээ та нөгөө 500-729 болгож байгаа учраас тэрэн дотор ингээд хэлэлт нь бас шингэжж байгаа мөж хэлэх гээд байх шиг байна. Гэхдээ тэр нөөтийн багц хуулийн дотор ч нараа орлогод нөлөөлөхгүй зохицуултын шинжтэй олон нийтийн хүлээлт үүссэн юм нэлээд хэдэн залтууд байсан шүү дээ. Тэрийг бүхэлдээ чинь гоош нь татчихж байгаа байхгүй юу. Тухайлбал тэр нөө гайл дээр хил дээр нөөт авдгийг болио. Борлуулалтаа нуяад одоо орлого мөнгөн суурь дээр шилжүүлээд 1-2 сарын дараа тэр нөөтийн борлуулалтаа нь уялдуулж тайлагнахт нь авдаг бол эдэргээд ийм зохицуултууд байгаа шүү дээ. Орлогот ч нөлөөлөхгүйгээр хэд хэдэн бүр дахиад өөр залтууд байгаа. Тэгээ тайлагналтын өшөөг хэлбэршүүлж байгаа эдэргээд. Тиймэрхүү нь ололттой юмуд чинь энэ орлоготой нь уялдуулсан гэдэг далбаанд ор чинь айгүй том ухралт болчихлоо шүү дээ. Тэгэхээр уг нь бодлогоо хадгалж үлдээд хэрэгч хугацааг нь хойш нь тавиад за тэрэн дотроос тэр орлогод нөлөөлөхгүй эсгүүдийн хэрэгч хугацааг нь бол нааш нь татаад хэвээр нь үлдээгээд ингээд